Би Нацаг Дорж гэдэг хүний дээрээсээ 2 дахь хүүхдийн байгаа юм. Октоудаас бол нэгдэх нь. Тэгээ манай аав ээж хоёулаа эдийн засагч, манай ээжийг Цэрэн Лам гэдэг. Тэгээд ээж аав хоёр маань эдийн засгийн дээд сургууль төгсөөд аав маань болохоор эвлийн товроонд ажиллаж ирсэн. Тэгээд дараа нь биднийг баг байхад эвлийн товроонд нарийн бичгийн дарга хийж байлаа. Ээж маань болохоор худалдааны конторын дарга гэх мэт тийм худалдааны талын ажил хийж ирсэн. За би өөрийгөө бол ээжээсээ бид нар тавуулаа. Тэгтээ бид нар ер нь бол би долуулаа хүүхдүүд гэж ярих туртай. Манай ээж аав хоёр салсны дараа манай ээж Хасаатар гэж хүнтэй суусан. Одоо энэ хүн шүү дээ. Тэ манай пап болохоор хэл өвчгийн ухааны доктор, утга зохиол шүүмжлэгч, орчуулагч, ийм соёлын гавь зэтгэлтэй хүн. Тэгээ энэ хүн бол миний амьдралд маш их олон талаар, ялангуяа миний оюутан байх үед их олон зүйл дээр нөлөөлсөн. Бага нас маань 40-50 мянгатад өнгөрсөн. Тэгээ бид нар яг тэр үеийн одоо энэ жирийн цэхэтийн айлууд яаж л үр хөвгтөө өсгдөг байсан цэцэрлэгт яваад дараа нь би 6 дугаар 10 жилийн сургуульд сурч төгсөөд тэгэл төгсөөд 79 он төгсөн гутаа их сургуульд ороод тэгээд их сургуульд за ерөөсөө нэг тийм ажил мэргэжлийн болно гэж бодоогүй шахуул байхдаа их сургуулийн хуваар авчирсан тэр үчин сурлагаар нь жагсааж байгаа л тэгээд оруулцдаг байсан шүү дээ. Уг нь бол би дотроо битүүхэндээ бол жүжигчин болох юмсан эсвэл одоо орчуулагч болох юмсан гэж боддог байсан. Гэхдээ орчуулагч гэхдээ би бас яг тэр нарийн ялгааг нь бас сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд одоо бодоход бол энэ аман орчуулга хийгээд явдаг өөсний период гэдэг чинь хүн дагаад ингээд орчуулад яваад байдаг. Тийм улсууд энтрийг их айтах юм уу гэж боддог байсан юм шиг байгаа юм. Тэгэл хүүхэд байсан болохоор чинь нэг гой алчуур зангидчихсан гой янз бүрийн хэлээр яриад тэгэл бие авч явж байгаа нэг их гоё штэ тэр улсууд чинь. Тэгэл бас хажуугаар тэр өнгөрөхлөөр нэг гоё үнэртэй. Тэгээд тэр ихч нарыг хараад би боддогс ямар гоё юм бэ энэ хэл устай улсууд тэгэл гадаа дотоод явал ийм л гоё байдаг юм байна да гэж боддог байсан. Тэгээд намайг яг хуваар авах гээд байж хаад манай наах сах очив. Тэгээд наах цах маань намайг дагуулж ороо. Тэгэл миний сурлагын хуваар ингээд өсөн чи их сургуулийн одоо ер нь дотоодын сургуулийн гадаадын хуваар дуусаад яг дотоодын бүх сургууль эхэлж ирсэн. Тэгээд их сургуулийн орчуулагчаа ингээд шинэ анги байна гэ. Тэгээд тэрэнд ороод их сургуульд сурах болсон юм да. Тэгтээ миний тэр бага байхдаа нууцхан мөрөөддөг байсан. Тэгтээ би чинь одоо би жүжигчин болмоор байна гэж хүн хэлэх юм бол энэ одоо ямар том санаатай Тэнгэрийн санаатай хүн бэ гэж бодно шүү дээ. Энэ хүүхэд одоо арай л өөртөө агцсан л юм мөрөөдж энэ гэж бодно шүү дээ. Тэгээд ичээд би хүн амьтанд хэлдэггүй. Тэгтэл киног их шимтэж үздэг. Тэгэл дэлгэсэн дээр гарч байгаа тэр улсуудыг ингээд бүр нүд завчихгүй харна. Хэлж байгаа үг юм хүмүүдийн тэр ер нь л миний үеийн тэр хүүхдүүд тийм байсан ба кино маань ч их чанартай сайхан байлаа. Хүний сэтгэл тоногсон. Киног бид нар нэг удаа үздэг байлаа ш. Нэг төгрөгийн киног бид нар ч нэг төгрөг бол ээж аав өгнө ш. Тэр үеийн цэхэтнүүд чинь нэг 700 800 орчим төгрөгнөөс дээш цалин авч байгаа юм чинь. Тэгэл би нэг киног бол 2 3 үзэн таалагдсан киногоо. Тэгээд хүүхдийн ба баримтат кино театр гэж байлаа. Одоо энэ уран зургийн галерейн урт талд. Тэгээд хамгийн уртлын суудал дээр суухлаад нүүрэн дээр нөгөө том дэлгэц чинь жирэлзэл гараад байна шүү дээ. Баа бэгөө бүр амаа хаад нөгөө кино үзсэн. Тэгээд тэр дэлгэцэн дээр гарч байгаа улсууд бол надад бол өстой Тэнгэрийн амьтчил санагддаг байсан. Их сургуульд ороод эхний жилээ сураад хавар нь болж исэн чинь киноныхаа ирсэн. Сургууль дээр өстой санамсаргүй манай их сургуулийн чинь хичээл тархлын чинь зүгээр хонь хурга нийлж байгаа шүүхтөө шаагилдаад ер нь гэхдээ тэр чинь тэр үедээ бол их сайхан шүү дээ. Тэгэл гаднаа бид нар чинь гадны коридортой ангиасаа гарч ирчээл шуугилдаал өлгөөрийн тэнд их хүнтэй болохоор нь жоохон хүлээгээл зогсож исэн чил хаалган госон чил яг тэр төв хаалгаар ингээл нөгөө сэлэм төгөмд ээж бадам гарууга нөгөө аман хур киноны бас нөгөө актер аваа болдог шүү дээ. Бадам гарууга ирж. Тэгэл бид нар чи бие биенийгээ нудраад тэр хараа нөгөө киноны жүжигч ирж гэл
Тэгэл бүгдээрээ л ер нь хүүхдүүд бүгд зэрэг бадамгаар гуруулан анхаарал нээж бас нөгөө цэрэнд орж байгаа явсан санагдт юм а. Тэгсэн чинь хэсэг тэргээр ингээл эргэлдээл ингээл харж яснаа бид нар л чиглээд байсан. Бид нар нөгөө шатан дээр зогсчихсон учраас арай илүү содон харагдсан байж магадгүй. Тэгэл ирээл бидний дунд юм хүм яриад та нараа айлангуу гэл нэг жүжигчин хүн болохоор бүр баймгаар аргагүй бид нар чи таньд юм шиг яриа шүү дээ. Бид нар тэгэхээр нөгөө би бол ерөөсө нөгөө дэлгэцс гэдэг юм дээрээс хүн жүжигчдийг харж байсан болохоос тэр тэнгэртэй байгаа усууд бууж ирээд надтай амьдаар ингээд уулзаад нүрийн би харна гэж боо ерөөсө төсөөлж байгаа. Бөөр ингээд хараад нөгөө дуурж байгаа ярьж байгаа гэн бүр гайхаад дагуулад хараад тэгсэн чинь гинт чи хэн гэдгөө чамаа хэн гэдгийг ингээд тэгж байна. Тэгэл нэрээ хэлээд яасан чи юуны ангив чи дуулдгүй бүжгэлдэггүй зөндөө юм асуусан. Би ч бүр бантаад нөгөө угаасаа ч нэх өчргөө дуулж хурдаад байдаг юм чинь. Тэгэл үгүй л гэдээсэн. Тэгсэн чинь уцсны дугаар авчаавал гэрээ уцс. Тэгээд тэрний дараа би хэд хоног бас их уцаа хүлээсэн. Битүүхэн чагнаал тэр үеийн хүүхдүүд чинь даруухан штэ. Би хүлээгээд энэ уц дугуул ингээрээ тэгээр ихгүй ч дотроо л бодоод за ээж аваад ингээд намайг байгаа үед хэлээр байхгүй бол эргээд яриа тэргээд хэлтгэл байгаа гэж бодоод тэгээд битүүхэнд ингээд нөгөө уцныхаа тэр хаваар нэгсгээд эргэлдээл энэ байж байгаа үед тэгээд залахгүй л байгаа гэсэн. Залахгүй л байгаа гэсэн. Тэгээд нэг 4-5 насны дараа ээж нэг өдөр хичээлээс ирсэн чинь киноныхын чамайг хүрээд иргэжлээ гэдэг. Эхнийхээ юундаа тэнцсэн гинэ гэл. Тэгэл дараагийнхт нь ороод ингэдсэн. Гэхдээ тэр их бүрдийн домог кинон дээр орсон, сорилд орсон усуд бол их гоё хүүхнүүд байсан. Одоо тэр үеийн Сэвжидгоон одоо энэ ардын дүүжгийн чуулгын бүжигчд гэдэг чинь ерөөсө зорцсон юм шиг сайхан биетэй, хөөхөн, жигтгэн нуруутай, дэгжин гэж ихтэй нөгөө гадаа дотоод явдаг тийм хүүхнүүд байдаг штэ. Тэгээ би нөгөө 7-тай сургуульд орсон болоод 1-р курсэд төгсөж байхдаа дөнгөж 18-нд хүрчээсэн. Дөнгөж 5 сард хүрчээл байжсэн. Тэгээд яг тэр үедээ тэр киноныхонтой таарсан. Тэгээд тийм гоё юм юу ч байхгүй. Тэгээд нөгөө ихч нарыг харгалтай бүрстэй ичээд тэгээ нөгөө сорилд орох гээд ингээд тэр тавцан дээр гарган засчихсан нөгөө текрас тайзан дээр чинь гаргаад ингээд нөгөө дошгоо харчин их гоё ингээд ямсар ахч юу их гоё хүн штэ. Тэгээд нөгөө дошгоо харыг чинь гоё өмсгөл юм хүмүүс өмсчихсэн ингээл галзгар сахал махланд ингээл ирүүлзээ. Тэгээ би гэдэг чинь нэг цаазын татсан дээр гарах гэж байгаа юм шиг л. Тэгээд нөгөө октоодын чинь дууж байгаа л за их сургуулийн баццэг гэж хэлээл ахаа намайг дараад ахаа намайг энэ их чинь дараа гэж хоошоо ухраад яасан гэл би одоохондоо болоогүй. Тэгээ нөгөөдөл чинь бодох тэр үгээ цэжлээгүй гэж бодоод намайг өршөөгөл жоохон хоошлуулаад тэгээд эдгэсэн бэлээ. Тэгээд хэд хэдэн юунд ороод тэгээ яг би арай дүү байсан болохоор миний нас бас яасан баг. Энэ бол миний амьдралыг урлаг руу эргүүлсэн маш азтай бөгөөд маш чухал ийм мөч байсан. Яг би бодохдоо найруулагч нар бас заримдаа ингэдэг гэдэг л дээ. Одоо огт киноны биш хүн заримдаа өөрийнхөө байгаагаараа бас тухайн дүрд нь жоохон ойрхон очиод идэг гэж магадгүй. Тэгээд намайг тоогоод аваад исэн баг гэж боддог. Түүнээс миний тэр дүр мөрөө гаргаад их сүрхий тоглоод бариад байх юм гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө ялангуяа эхний кинонд бол ерөөсөө эхний зурагнаас ахуулаад ерөөсөө чаддаг юм нэг ч байхгүй. Би чинь сорилд ороход очихдоо кино үйлдвэр гэдэг чинь тэр зүүн зүгт байдаг юм байна гэдгийг мэдж байгаа. Автобусын суугаад ерөөсөө кондуктороос нь асуугаад тэгжээж хүнээр заалгаж очиж орж байгаа хүн шүү дээ. Тэнгэрашгүй цэлмэг. Тошгүй хэсгийн хүн охин бие ташаах цаг. Юу ч гэсэн нэг өдрөөр хойшлоо. Гэлээч ертөнцийн нэг өдөр тэнгэр бүрхэж бороор тунаад шүү. Энэ дээрээ 5 хоног.
байгааг нь битээ халаарай. Суврган сахир улс кинонд бол жигжис сүрэн найруулагч өөрөө зохиолоо өгöd. Тэгээд энэ кинонд чи тоглон шүү солонгогийн дүрд гэж хэлээд тэгээд зохиол өгсөн. Тэгээ ер нь бол яг оноосон зохиол авсан анхны тохиолдол байсан л да. Тэгээд найруулагч хүнээс өөрөөс нь чи энэ дүр тоглон шүү гэд гараасан зохиол авах их сайхан штэ. Тэр чин тэр болгон олддог завшаан биш. Тэгээ тэр үед бол зүүрлэшгүй их баярлж ирсэн. Тэрний дараа гэрлэж амжаагүй явна киноны оюутан сүрэнгийн дүрийг бас яг ингэж бунтургай бас зохиол өгч ирсэн байгаа юм. Тэгээ Суврган сахир улс кино бол бас миний хувьд бол шинэ орчин, бас шинэ нөхцөл байдал, бас их олон юмыг сурах шаардлагатай тийм цаг үе тохиосон л доо. Өдрийнх нь таргийг хувааж идэл, хоолыг яг хувааж идэл цэргүүчийг тэгж амьдарч ирсэн. Застав дээр, Сүмбрийн отряд дээр Дорнод аймагт их гоё байсан да. Энэ бол ерөөсөө яг л эд 20 насны маань дурсамж тэр чигээр л үлдсэн тийм кино байгаа юм. Сайн байна уу? Амрыг ирээ. Сурвалжлагч Солонго. Дэслэгч Сэнт. Нэг онд бунтар найруулагч надад гэрлэж амжаагүй явна киноны зохиолыг өгсөн. Тэгээд чи энэ киноны оюутан сүрэнгийн дүр тоглон шүү гэж хэлээд зохиол өгсөн. Тэгээд би тэрийг зохиолын яг ямар гэдгийг сайн мэдэхгүй болохоор бушуухан гэртээ авчаад уншихын төс болсон. Бараг зохиолын тэрвэрэд тэр дор ажилласаа гараад гүйсэн баг. Тэгээд очиод уншсан чи их сайхан дүр байсан. Ганцхан надтай хамтарч тоглогч жүжигчийн хин юм болоо гэж их бодсон. Тэрэнд их тааж ядчихсан. Тэгээд маргааш нэрээд бунтар найруулагчаас асуусан чинь хүрлээж жүжигчин гэж хэлсэн. Тэгээд хүрлээж жүжигчин чинь тэр үед анхны алхам кино тоглочихсон. Ер нь бол үзэгчдэд их танил болчихсон. Би тэр киног үзээд жохон хүүхэд их догдолж тэр киног үзчихсэн болохоор их сүрдэжсэн. Тэгээд ядаж хамгийн ихний зураг авалт маань богооны их давчхан купен дотор бит хоёрын өөдөөдөөсөө хараад ярьдаг төгсөлийн хэсэг байсан. Дурлалын хэсэг. Тэгээ тэр их халуухан байсан та. Энд чинь та юу? Тийм ээ. Би байна. Эхний кинонд тоглосны дараа бол нэг цагтл ирж байгаагүй. Би ч өөрөө ерөөсөө 18-9 настай хүүхэд нэх учир дөрөөч олохгүй нэг тэгээд л явж идэл 1-2 жил өнгөрчихсөн маа. Тэгээд Суврган сахир улс кинонд яваад ирсэн чинь нөгөө цэргийн ангиудаар застав дээр танил их олон найз цэргүүттэй болсон. Нөгөөдөлд чинь бид нар чинь одоо хаяг усаа солилцсон шүү дээ.
манай тэр оюутны захиад хараад гэгчсэн хэлдэг ус. Бас тэгээ чиний захиа чинь тэр нүдэндээ багтгаа байжсэн захиагаа ирж аваарай гэж тэгдэг ус. Сүрэ. Чи өдрийн зам ийшээ нэг нийлэх юм аа да. Очих газар нэг үстэй. Эхний тоглосон дөрүүд маань ер нь бүгдээрээ их хэцүү байсан. Өөр хоорондоо бас жоохон ялгаатай учраас нэгийг нарай гэж нэг ард нь гарангуут дараагийнх нь бас нэг хэцүү шинэ юм гараад ирдэг. Тэгээд тэр шинэ юм хэцүү юм болгоны арт талд надад бас нэг ямар нэг хэмжээгээр нэг сурч үлдсэн юм байгаа байх гэж боддгийн. Ер нь их бүрдийн домог кино бол хамгийн хэцүү байсан гэж болно. Эхний юм гэдэг чинь угаасаа амаргүй өөрөө аливаа шинэ юм руу хүн ороход дандаа айцтай байдаг. Тийм болохоор би өөрөө их айцтай байсан. Дээрээс нь айцтай хэрнээ чадахгүй юм руугаа ороод тэрийг чадахын төлөө ингээд явхлаар олон ер нь даваа байсан даа. Их бүрдийн домог кинон дэр бол уран бүтээлийн тал дээр гэх юм бол юм ахиад хийх, өсөж дэвжихийн тулд дараагийнхаа үе шат руу орох, нэгийг хийжлээр дараагийн санаа төрдөг тийм явдал бол амьдрал дээр түгээмэл шүү дээ. Тэр утгаараа бол яг уран бүтээлийг дараагийнх руу ахих, дараагийн шат руу шилжих ийм хүсэл байдаг л да. Тий. Гэхдээ намайг гол хөдөлгдөг хүч бол хань маань юм байгаа. Хажуудаа найруулагчтай болохоор надад энэ уран бүтээл рүү дараагийнхын шат руу орох, дараагийн юм руу зүтгэх, тэмүүлэх ийм хүслийг төрүүлж яадаг. Тий, амьдралыг тайз гэж ярьдаг. Тий, ямар сандаа нөгөө хүн насан эцэслэхлээр одоо хөшгөө хаах боллоо, жүжиг дуслаа гэдэгтэй яг адилхан гэдэг шүү дээ. Хүн хайраас төрсөн учраас бусдад хайр инэрл үзүүлж явах юм бол яг юм голдролоороо явж яана л гэж бодоод байт юм л да. Тэгэхээр сайхан сэтгэл гэдэг бол бас л нэг бусдад хайртай хүнээс л гарч байгаа тэр л эрч энерги гэж бодоод байгаа юм л да. Уран бүтээлч байна гэдэг бол их аз гэж би боддгийн. Би төгслөөч гэсэн миний уран бүтээл амьдсаар байх болно. Хэрвээ уран бүтээл маань сайн болсон байх юм бол тийм болохоор би өөрийгөө их азтай гэж боддог. Энэ заяанд төрснөөр дэлгэцийн урлаг гэдэг бол хэрвээ би яг зураг авахулж яхад ямар нэгэн алдаа гарах юм бол тэр чигээр үлдчихдэг. Тэгсэн хэрнээ хамгийн уртудаа настай байдаг. А хүмүүст хамгийн их хүртээлтэй түгээмэл урлаг бол кино гэж боддгийг. 1979 онд би их сургуулиа төгссөн. Тэгээд их сургуулиа төгсөөд Тойрох хуц гэдэг кинонд тоглох болсон юм л да. Тэр бол Сэлэнг сүрэн найруулагчийн кино байсан. Тэгээд Сэлэнг сүрэн найруулагчийн кинонд тоглохоор болоод тэгээд миний хуваарлагдсан газараас киноных ирж намайг чөлөөлж авах гэж байхгүй кинонд. Тэгсэн чинь Дорж Холомгой тэр үед манай уран сайхны зөвлөлийн дарга байсан. Тэгээд Дорж Холомгой урлагийн гавьяа зүтгэлт нөгөө тунгалаг тамир энтрийг хийдэг найруулагч шүү дээ. Тэгээд Дорж Холомгой кино үйлдвэрт чамайг авбал чи ирэх үү гэдгсэн. Тэгээд би ч дуртай байлгүй яах вэ? Намайг тэгээд тоож авдаг юм бол тэгээд кино үйлдвэрт орохоор болоод би чинь зөвөр жигтэйхэн дуртай наргагүй нөгөө ажилдаа бүр явхаа байлаад тэгээд ерөөсөө кино үйлдвэр дээр ирээл нөгөө киноныхаа бэлтгэл ажилд ороод тэгсэн чинь зургийн дарга Гомсронгой тэр киноны зургийн даргаар ажиллаж байсан. Бас урлагийн гавьяа зүтгэлтэн манай киноны их сайхан зургийн дарга байт юм л да. Байсан. Тэгээд Гомсронгой миний бичиг баримттай хөөцөлтөж ингэж явсаар байгаа намайг шилжүүлээд авцсан. За тэгээд кино үйлдвэрт орсны дараа Жигжид сүрэн найруулагч намайг ягаан гаждад тоглодог Цэндавиш гэдэг гавьяач жүжигч байдаг шүү дээ. Тэр Цэндавиш гिचэд намайг дуу оруулах энэ ажилд сургаарай гэд шав оруулж өгөөд. Тэгээд би чинь дуу оруулах гээл ёстой л нэг л эхэндээ бол мөн ч их мундраагаа хутгсан та. Тий. Дуу оруулах чинь хүн ингээд бодхолоор бол их амархан ажил гэж боддог. Тэгээ яг микрофоны өмнө зогсоод тэгээ дэлгэцэн дээр тэр дүрс чинь ерөөсө жирэмзээл өнгөрч шít. Тэрнийх нь тэр дууных нь одоо өөрийнх нь сэтгэлийн ямар хөдөлгөөнтэй байна. Тэгээд дууных нь тэр амны товшилт амьсгаа яаж авчийн тэр болгоныг зөрүүлэхгүй хийх ёстой шít.
Тэгээд ихэнх үедээ бол тэр их жигтэйхэн сэтгэлийн өндөр хөдөлгөөнтэй гүйж харьяаж агаад гүйдэл дундаа энэ тэр үг хэлсэн тэр юун дээр бол оруулахад маш хэцүү. Эргэж хараад дахиж амн хөдлөөл ингэх юм бол бүр хэцүү болчихно. Тэгэл мөн ч их л олон улсууд надад тусалж ирсэн та манай кино үйлдвэрт чинь намайг орж яхад ардын жүжигчин Чимэл Осоргой байлаа. Гавьяач жүжигчин Дамдан Базаргой, ардын жүжигчин Дагир Анцгой, Элбэг сайхан, за Цэмбэлма гавьяач жүжигчин Цэн Даюш, Карма маань нэсэн Карма надаас 1 жилийн өмнө нэрчгсэн байсан. Тэгэхээр Осоргой надтай яг намайг орж яхад Осоргой тэтгэвртэй гарч таарсан гавьяач жүжигчин. За Бадам Горгой бас яг тэтгэвртэй гарч таарсан. За ер нь олон бидээ дараа нь Орсныхаа дараах жилээс нь уран сайхны кинонуудаа бас л тоглосон л да. Ер нь кино үйлдвэрт байх хугацаанд бол ерөнхийдөө би энэ жүжигчний эрдэм гэж арт урд талдаа хуучин бол хүүхэд байхдаа ер нь өнгөцгөн хараад байна шүү дээ. Дэлгэцэн дээр гарах тэр өнгөн талаас хараад байдаг. Гэтэл арт талд ямар их нөр хөдөлмөр, ямар их хөлс хүч, ямар их одоо арийнхаа амьдралыг орхиод тэрэн рүү чиглэсэн бүхий л одоо өөрийнхөө өгч чадах сэтгэл зүрх өөртөө байгаа хүч энерги тэр болгоныг зориулж ижил энэ дэлгэц тайзны урлагч нь хүнд бас өгөөж өгдөг юм байна гэдгийг мэдэрч ингэж л байсан та. Тэгээд миний хамгийн их уран бүтээлдээ ер нь шамдангуй зүтгэсэн он жилүүд бол кино үйлдвэрт байсан жилүүд юм шүү. Кинонд чинь яг дэлгэцэн дээр бид нар гараад идэг болохоос биш арт талд нь бол нүүр хувиргаагч тэр мужаан цехийнхэн тэр декорац тайзыг барьж гэн. За тэгээд ойдлынхан байна, хувцсуураа хийж гэн. Бүхий л одоо мэрэгжлийн усуд байдаг шүү дээ. Гэрэлтүүлгийнхэн байна, дуу авианыхан байна гэл. Тэгэхээр арт талд бол ерөөсөө бүтэн үйлдвэрлэл явж байдаг. Манай кино үйлдвэр чинь 5-6 объекттай 500-аад ажилчинтай сталин нийчгэлсэн нөгөө төм түжигнэж бомбожгэлсэн тийм сайхан газар байлаа шүү дээ. За ер нь бол уран бүтээл гэдэг чинь хүний хоёргүй сэтгэл ерөөсөө яг л хүн яаж тэрлөө чиглэж бүх юм өгч чадна тэрүүгээр л уран бүтээлийн чинь ерөнхий төрх гарч ирж яадаг шүү дээ. Хүн хоёр доод байх юм эсвэл яг уран бүтээлийг чин сэтгэлээсээ хийгээгүй сэтгэл нь хөглөгдөөгүй тэрэн рүү яг зүтгэе гэсэн тийм хандлага чиг нь гараагүй байх юм бол уран бүтээл бас их амжилттай болдгоо л дээ. Тэ хүнээс их сэтгэл зүрх шаарддаг одоо амьтаа гэх юм уу та тийм зүйл юм байгаа юм. Тийм ч учраас одоо жишээлбэл хөгжмийн зохиолч ялгаагүй, жүжигчид ч ялгаагүй, найруулагч ч ялгаагүй 30-40-од уран бүтээл хийсэн байлаа гэхэд тэрэн дотроос 3-4 ч юм уу олонд хөрч ингэж алдаршиж тэр хүнийг нэрийг мөнхөлж чадах юм бол тэр хүн одоо урлагт өөрийнхөө хэргийг гаргажээ гэж үздэг. Ер нь уран бүтээл гэдэг бол тухайн цаг үеийн тусгалыг бас ямар нэгэн хэмжээгээр агуулсан байдаг штэ. Тийм болохоор тийм ч учраас бас тэр цаг үеийнхаа гэрч болж үлддэг. Уран сайхны кино ч гэсэн ялгаа байхгүй. Одоо эдэлж хэрглэж байгаа юм тэр цаг үе, машин, техник, орчин, хүмүүсийн хувцсны бүр мод загвараас хүртэл тэр нь чинь огт өөр байдаг шүү дээ. Тийм болохоор урд нь байсан тэр уран бүтээл одоо бидний үед залууд байсан уран бүтээл одооныхоос ингээд төсөөр байх нь аргагүй. Зөвхөн одоо техник энэ хүмүүсийн сэтгхүүн шинжилэлт өөрчлөлтөөс гадна цаг үе гэдэг маань угаасаа биднийг дандаа хувьсгаж идэг. Тийм болохоор уран бүтээл бас өөр байхаас аргагүй. Хүмүүсийн нүдэн дээр явж ил байна гэдэг бол өөрөө ямар нэгэн алдаа гарах эрхгүй л болж байгаа хэрэг л дээ. Тэгээ хүний хайр хүндлэлийг даана гэдэг бол хүн өөрөө их төгс төгөлдөр байхыг л хичээнэ гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хүний хүндлэл сайхан, тэр хүндлэл намайг улам сайн сайхан руу даллаж дуудаж, сайн сайхан руу залж байгаа л хэрэг шүү дээ. Бэрхшээлийн тухай ярих юм бол би баг хоноо үнж ярина. Ягаад гэвэл би ч нөөрэ 75 онд их сургуулийн хичээлийн
завсарлагнаар хичээл тараал тэгэл коридороос л одоо киноны уран бүтээлчтэй учирсан юм шүү дээ. Тэгээд киноны би их сонирхолтой сайн үзэгч байсан. Тэгээд яг киноны уран бүтээлчээр ингээд ороод анхныхаа кинонд тоглоо. Тэгээд дараагийн кинод гэдэг ингээд бол нэг кино арай гэж дуусхлаар дараагийн кинон дээр нь дахиад нэг шинэ мэдэхгүй юм гардаг. Тэгэхээр би одоо эцэс төгсгөлгүй их сургууль руу хөл тавьсан гэдгээ ухаарсан л да. Бэрхшээлийн хувьд бол зөндөө олон бэрхшээл байна. Их бүрдийн домог дээр бол ерөөсөө бүх юм мэдхгүй чадахгүй юм болгоно хүнд их хэцүү байдаг шин. Уран бүтээл гэдэг бол ер нь уран бүтээлч хүнд өөрсөнд нь тэр аливаа хүний дурлсан мэрэгжил гэдэг бол өөрт нь аз жаргал байдаг. Тийм болохоор хүн аз жаргал амсаад хансан гэж дуулсан уу гэдэгтээ яг агаар нэг сонсогдож байна. Би нэг бат өвчтрэлэмнөөс болоод энэ чи кинонд байхгүй кадр л да. Кинонд үлийн кадр байхгүй. Тийм сормосон дээр ингээд байх нь юутай. Сормосон дээр олон хар цуулыг хайлуулж явсан бат хэсгийн зураг байхгүй. Тэгээд танд энэ завшаанд энэ зургийг өргөн барья гэж бодож байна. Тэгээ өшөө олон хар цуулыг хайлуулж яваарай. Авиас гэдэг бол олон янзаар тайлбарлаж болно тий. Бурханаас өгсөн хишиг гэдэг бол гарцаагүй бас нэг тайлбарна. Тий. Ер нь амьдрал чинь өөрөө өгөө аваа юм байгаа шүү дээ. Би тэгж боддгийг. Бид нарт одоо ингээд залуунаас энэ эрч хүч гоо үзэсгэлэн ч юм уу одоо энэ бүхнийг амьдралыг хүртэл өөрийн бэлгэлчээд буцаагаад авдаг штэ. Тийм болохоор амьдрал бол нэг өсөндөө биднэрт өгсөн одоо бас нэг хишиг байж болох бүхэл юмын бурхан өгч арын хаалгацтай л адилхан. Тийм болохоор авиас гэдэг бол хүн болгонд заяадгүйгээр л тэр чин гайхамшиг байгаа штэ. Хүн ямар нэгэн санаагаар хөглөгдөд ирэхлээр бушуухан л нөхөртөө хэлнэ штэ. Нэг ингэж бодогдоод байна гэл. Унтчихсэн чамайг очид дуудаал. Тэгээд нэг юм бодогдоод байна. Чи босоод ирдээ сэрж хаад нэг сайн харалтай сонстой гэл. Тэгээд хоёулаа ярина. Яг угаасаа ийм зүйл манай гэр бүл тохиолдож ирсэн. Надад маш их таалагдсан. Тэгээ хоёулаа үүр цайтал хоёулаа тэр киноныхоо тухай яриад тэгээд хоёулаа хий гэж шийдсэн тий. Тэгээд хоёулаа бушуухан шиг би тэгэл өглөө компьютер асаагаал тэгэл хилүүлээл нөгөөтийн шивсэн. Тий. Тэгэл шивэд буулгаад дараа нь тэгэл нөгөө тэрийгэл ерөөсөө тэгэл бодоод нэг хэсэг тэрүүгээр чинь л ер нь амьсгалаад л байгаа юм л да хит хоног. Тэгээд бодхолэр чинь нэг жоохон юм шигтгэжмээ санаанд орно. Хүний өөрийнх нь их догдолж ээж битсэн юм хүмүүсийг бас их догдлуулдаг гэж би боддог. Тэг хүний сэтгэлд яаж их хүчтэй орж ирсэн тэр эрч энерги нь хадгалаастай чигээр үзэгчдэд хүрдэг ч байж магадгүй. Ер нь урд нь би Америкт нэг яваад ирсэн. Тэгээд яг зүгээр аялчаал хүрээд ирсэн. Эргэж явна гэж бас нэг товлоогүй бодоогүй байсан. Тэгээд хүүхдүүдээ яг дээд сургуульд орох одоо энэ ахлах ангиа төгсөх ийм шатанд ирэхээр нь ярьсан юм л да. Одоо та нар юунд сурмаар байна? Ямар чиглэлээр сурмаар байна гэд. Тэгсэн чинь юу яа Америк руу явж сурвал зүгээр юм уу гэж бодож байна гэд. Тэгэл тэр үед Бээжин, Малайз, Сингапур гэдэг юм одоо тэгэл хүүхдүүдийн сонирхдаг газруудыг хэдүүлээ ярьсан юм л да. Тэгээд англи хэлийг яг тэнд нь очиж сурвал дээр байх гэж бодож байна. Тэр тийшээ аваад явж болох уу гэдгсэн. Тэгэл аавтай зүглэл яриад хэдүүлээ. Тэгэл Америк руу явахаар болсон. Тэр бол 2005 он. Тэгээ ихэнх үедээ бол би их тэгж хүсдэг байсан.
юм гудч хидээд нэг сайхан хүлээж игээд хэвтгийнсэн. Тэгээл энэ хөх тэнгэрийг ингээл нэг ширтээд нэг хэсэг хэвтгийнсэн үйл хөвхийг харахынс ингээд заримдаа бодно л доо. Тэгээд дараа нь аянда ерөнхийдөө тэр орчиндөө дасаал ингээд ирдэг. Бас нэг өгүүлэгдэжсэн юм бол манай Монголын энэ ой хөвч гэдэг бол энэ гол горих гэдэг бол харьцуулашгүй тийм сайхан үнэртэй дуу авиатай байдаг. Тэр шууд тэр гол горихны хоржигнох чимээ, тэр хөвд, тэр хөл дооронд ингээл бамбалцж байгаа хөвд, тэр үнэр гэдэг бол содон гэдэг. Машка маань очоод нэг Америкийн уран бүтээлчтэй холбогдоод Файнтон гэдэг кинонд ажилласан. Тэгээ би тэрэн дээр зургийн талбай дээр нэг сонирвчрахаж очдөг байсан. Тэгээд зургийн талбай дээр очихлоор над бол Америкт киноны зураг авалт ямар шүү явагдсан бэ гэдгийг харах их чухал байсан л та. Тэгээд заримдаа би дагаад очиод болох уу гэхээр болно гэдэг. Тэгээд тэр талбай дээр очиж би Америкчууд юм кино группээ яаж зохион байгуулдгийг, доторх бүрэлдэхүүн нь юу ямар байдгийг гэдгийг мэдж авсан. Бас зураг авах зөвшөөрлийг хаанаас яаж авдаг юм бэ? Тэр нь ямар үн өртөгтэй ингээд одоо тэр бид нар өөрснөө студитэй учраас тэр дотоод зохион байгуулалт их чухал шүү дээ. Америкт байгаа улсуудыг тэгж одоо өтлөөд ирсэн хойно энд ирэх гэлээч гэдэг юм эсвэл эх орноо орхиод явлаа шиг юм бүр ингээд хурцуулгаад ярихаараа уруугч гэдэг юм уу те их тэгж яхих хэрэггүй тэр улсуудын ч нар талд бас нэг хүүхдийн сургуулийн зардал нэг ээж аавын амьдрал нэг тэтгэвртэй байгаа хүний хоол хүнс байрныхын төлбөр ч юм уу ийм явж идэг. Тийм болохоор улс орондоо л тэд нар хэрэгтэй юм хийх гэж ардаа байгаа. Нөгөө монгол хүний сайхан сэтгэлээр бас л ардаа ачаа өрөөд тэд нар тэнд зүтгэж яваа шүү дээ. Элэг зүрхэндээ эх орноо маш их халуунаар тээж явдаг. Эргэж ирэндээ гэж маш их хоног өдрийг тоолж суудаг. Тийм болохоор тэр улсуудыг би бодохдоо бол хүн эх орондоо байж хата одоо нөгөө элэг зүрхнээс уяатай гэдэг ерөөсөө нутагтаа байхдаа тоохгүй л явж илээ гэд нэг нэвтрүүлгэнд орсон хүүхэн ярьж ирсэн. Тэгэл Америкт очивол элэг зүрхнээс уяатай гэл эхлэн гутна ингээд нулимс гойччихдаг. Тэр бол ерөөсөө хамгийн товчор бол Америкт байгаа монголчуудын бүр чин сэтгэлийн үнэн үг. Тэгээ нэг хүүхэн бас хэлж ирсэн. Би одоо нутагтаа очих юм бол буян тухай дээр сөгдөж сууж байгаа шороогийн нүсэд охин ч нэрлэе гэж хэлнэ гэд. Тэгж би сандаг гэд мэлэртлээ уйлжсэн. Тэгээ би тэрнийг сонсчод би дагаад уйлаад тэгээ бичлэгээ зогсоож ирсэн. Нөгөө хүний өөрийнх нь тэгж их догдолчихсон, тэгж их хүсч хүлээсэн агшныг хуваалцсан гэдэг чинь бас их амаргүй байсан л да. Эх орноо санана гэдэг бол хүн аз жаргалынхаа нэг хэсгийг өгүүлжээ л гэсэн үг. Хүний сэтгэлд өөрийн мэдлгүүгээр ингээд хоногшоод дотор нь их том орон зай эзэлчихсэн тийм зүйлийг хүн холдсон хойно л мэддэг. Дэрэгдэн байж хата хүн мэдэрдэг. Ер нь бид нар байгаа юм бол яг гүйцэд үнэлдэг шүү дээ. Байхгүй болонгот нь байсныхын тэр үнцнийг ойлгож эхэлдэг. Тийм болохоор эх орон гэдэг бол одоо жишээлбэл бидний сэтгэлд байдаг зүйлүүдийг зөөрлүүлээд ингээд хооронд нь жишээд үүсгэх юм бол тэр чинь хамгийн том юм шүү дээ. Хэдүүлээ монголчууд нийлээл одоо жишээлбэл нэгнийх нь номны баяр болох юм уу эсвэл төрсөн өдөр ч юм уу эсвэл одоо хандивын янз бүрийн үдшилэг юм зохиогддог. Битэрийн хувьд бол одоо энэ тэнэгээр очиж сурвалжлах бичлэг хийх тийм ажиллаар монголчуудтай их холбогддог байсан. Тэгэл тэр үеэр л хэдүүлээ чинь ярина штэ бас. Бусдтайгаа суугаад монгол хүнтэйгээ уулзаад суугаад ярина гэдэг чинь жигтэйхэн сайхан штэ. Харийн нутагт баасан живэх хэмээх монгол айл голом том бадрааж төр түмэндээ өрх нэмлээ. Тэр удаж ирж нутгаар. За ер нь юу яана одоо нэг жил гарны дараа би мастер хангалаад дуусчих юм. Одоо нэг жил гарах гэж байна. Тэгээд дараа нь нэг жил юм уу 2 жил ажиллана л та мэрэгчлээ. Тэгэл ер нь харин шүү дээ. Хамгийн анх одоо би Монголын тал нутаг гэдэг дуу надад их таалагдчихсэн. Тэгээ шаргуугаас өөрөөс нь очиод би зөвшөөрлийг авсан. Тэгээ шаргууга намайг дуулахыг зөвшөөрөөд тэгээ би клипийг хийлгэсэн. Манай үзэгчдэд зориулаад одоо энэ сайхан дуунаас нэг хэсгийг аялаад өгөхгүй юу? Дүүжүү алсаас ирээд дүүрэн амьсгаа авахад эмээ
Өдөр өдрөөр алсран холдох хонгор баг насныхаа араас дагаад л гүймээр санагдаж суулаа. Байгуулж бий болгож чадсан өнөөдрийнх амжилтыг бүх юм нь үнэлдэг л байх хэрэгтэй. Тэр байтугай хүн өөрөө өөрийнхөө би тим юмараа би бусдаас илүү би тим юм чадна. Би ингээд эрүүл бүх эргэтэн бүрэн бүтэн ингээд ийм байж байгаадаа би бас азтай юм а гэж бусдад тэрнээс өөр зөндөө улсууд байгаа гэдэг жишиж хаяа бас бодож явахгүй бид нар ч их мартамхай шүү дээ. Хүн гэдэг чинь боломж дандаа гарч ирдэг гэж би боддгийн. Бид нар боломжийг хажуугаар өнгөрөөчдөг учраас заримдаа их хаяа гарч ирээд байгаа юм шиг санагддаг баг. Би ингээд бодглохлоор надад тийм боломж байсан байж тээ гэж боддгийн. Эргээл ингээд заримдаа би өглөө эртсэрдэг л дээ. Тэгээд эртсэрчээд байж хат надад их сайхан санаа орж ирдэг. Заримдаа би юмнуудаа ингээд эргээгээд нүдэндээ кино шиг хардаг. Залуудаа би тэгжсэн тэр кинонд явахад тэгжсэн гэх. Хүний хэлсэн үгийг би өөрийнхөө ичимхийг хийгээс бүргээсээ болоод их олон сайхан саналуудыг хажуугаар өнгөрөөж исэн. Илүү ихт би өөрөө задарч илүү их юм сурах тийм боломжуудыг их алдчихсан байдгийг хажуугаар нь гараад явцсан. Тэгээд тэр одоо миний хүмүүжлийн алдаатай юм уу эсвэл одоо тийм даруу одоо бүдүүлэгч байсан юм мэдэхгүй. Тэгэл өнгөрцөн байдгийг хүмүүс жишээлбэл одоо чи тийм юм хөтлөөч гэхэлэр би чадахгүй та өөр хүнийг олж хөтлүүл би чинь тийм юм та муу штэ гэл ингэдэг. Би чадахыг бодё та надад зааж өгөргөө л гэсэн бол би тэрийг чинь тэгэл арай эрт сурах жишээний байна штэ. Тий. Гэх мэт ер нь боломжууд бол байн хүнд нэгдэжээд тэрийг олж харж чадах юм бол яг даруй зан гэдэг бол бас нэг талаараа сүйдэртэй. Юм болгон чинь 100% тийм тэгш төгөлдөр биш шүү дээ. Дуугаа суугаад намайг л одоо олоод харчвал тэгэл би гараад ирэндээ гэж бодоод хүлээгээд идэх чинь буруу шүү дээ. Бид нар ч одоо нэг аз надад суглаа сугалж байгаа юм шиг. Саятан болчих магадгүй гэж хүлээж байгаатай адилхан тэр хүн намайг харах байхаа гэж боддог. Тэгвэл хүмүүс бүр зориуд ухаанаараа зохицуулж тэр боломжийг бий болгож өөрөөс тэр дотроос тэр олон дотроос ялгарч гарах гэж ирмэлцдэг. Эмэгтэй хүн болгоно л мэдээж гоо сайхан байхыг л хүсдэг штеп. Тэгтээ гоо сайхны талаар жаахан бас мэдхтэй байх хэрэгтэй юм байна. Би өөрөө бас энэ талаар залуу байхдаа сайн мэддэггүй байсан л да. Тэгээд хожим ингээл амьдрал дээр бусдаас найз нөхдөсөө сонин хэвлэлээс интернетээс гэл ингээд уншиж хахад хамгийн гол юм бол хүний амьдралын зөв хэвшил юм байлээ. Гоо сайхан байхын үндэс бол за бас дасгал хөдөлгөөн мэдээж их хэрэгтэй. Бид нар өөрөө амьдрал чинь хөдөлгөөн юм болохоор бид нар суугаад л машиндаа суугаад компьютерийн өмнө суугаад ингээ хөдөлгөөн жоохон хязгаартай болчихлоор жин нэмэх гээд байдаг. Тэгээд аль болох бас их дуртай юмаа гэж чихэр жимс элдвээ юм бас их идэхгүй шиг давс одоо чихэр элсэн чихэр ч юм уу тийм юмнуудаа жоохон хязгаартай бодож идчихэмэр юм шиг л. Би тэгээд энэ дээр яг суурлаад нэг үг би өөрөө зөвөр боддгийм л да. Уг нь бол хүснээ ярил хүсээгүйгээ сонсно гэж зүүрэг байт юм байл. Тэгээ би нэг өөрийгөө бас үе бас згээ чи хамаагүй юм мэдэж болохгүй шүү чи амттан дуртай шүү гэж бодоод үе өөртөө хэлдэг. Тэр юу болгосон саяны үгийг би хүссэн юм идэх байх юм бол хүсээгүй галбиртай болно шүү гэж өөртөө хэлдэг. Тэгээд хүн ер нь өөрийнхөө бий болгосон тэр ертөнцийн эрхэмсэг орших ёстой гэж би боддог. Тий. Охтууд бас ялгаагүй л дээ. Ер нь эмэгтэйчүүд өөртөө хүн өөрийгөө хайрлаж чадах юм бол бусд хүмүүс чамайг хайрлана. Тийм болохоор өөрийгөө эрүүл саруул авч явж бас өөрийнхөө үн цэнийг мэдэрч явах хэрэгтэй. Хэд их өөрийгөө одоо замбраагүй гэх юм уу? Тийм олонний нүдэн дээр бас үн цэнгүй харагдуулж тэгж бие авч явах хэрэггүй л дээ. Бид нар чинь бас үнтэй цэнтэй бид нар энэ амьдралд чинь бас их үүрэгтэй оройлтой шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө л орчиндөө эрхэмсэг байж бусдад хайр түгээж
бусдын амьдралыг утга учиртай болгож заалж явж явах хэрэгтэй гэж боддог. Эрэгтэйчүүд гэдэг бол эмэгтэйчүүдийн хатан ухаанаар явдаг улсууд шүү дээ. Яг ингээд дэрэгдэн очоод нарийнда ингээд харахаар бол эрэгтэй улсууд бол сайхан төршигтэй, ухаантай, юм дээр их уужуу өргөн хүрээтэй хард сэтгэж чаддаг ч гэсэн тулаад ирэхлээр зарим үед бол хүүхэд шиг тийм байдал ажиглагддаг шүү дээ. Тийм болохоор эмэгтэй хүн гэдэг бол эрэгтэй хүний амжилтын ард явж байдаг бас нэг хөтчин болж явж байдаг. Энэ сайхан байгальд тэгэл ийм өндөр өрсөн донд ингээд суухлаар надад хүүхэд насны толгойтын зүүн салаагийн зуслан их санаанд ордё. Манай аав эвлийн тууранд ажиллажсэн л та бид нэг жоохон багт. Тэгэл өдөр эднэр чи ажилдаа явдаг. Тэгэл бид хэд ч нэг энэ илгээрээ татсан ийм өндөр өрсөн донд зөвлөг өвсөж яраад гүйлдээд нуугдаал тэгэл доошгоо нэг сайртай газар тогтоон густай ус ингээ боочсон. Холын усыг бооцсон. Тэгэл тэнд очиж усан шумбдаг. Тэгээд нэг томоогой сагалгаар нарстай. Тэрний ороолоос ингээ булаг урсдаг. Их сайхан тийм онгон байгальтай байсан л да тэр үед одоогийнх шиг олон айл байгаагүй. Тэгээд тэнд өнгөрүүлсэн миний хүүхэд нас тэр хэдэн жилийн зуны удирал надад сэтгэлд их хадаатай байдгийн. Тэгээд би дөрөвч нь өөрснөө их тэрсгэн байсан л да. Тэгээ оройны ажилчдын машин чинь нэг 6 хүлээд ирнэ. Тэгэл тэрийг чинь тосоол амдаалгүй нээж аавга миний аав тэр үед нарийн бичгийн дарга байсан болохоор нэг унаа өндөг байсан. Тэгэл аавхаа тэргийн гараад ирэхлээр учиргүй өөдөөс нь тосжгүйгээл. Тэгээ яг хоо тэгэл намайг жоохон бахад би нэг 10 жил байхдаа гар бөмбөгийн секцэнд шохороход орчихсон. Тэгсэн чинь тэгээд нэг 2-3 удаа секцэнд явчаал байжсэн чинь аавдаа хэлсэн сонирхолол би гар бөмбөгийн секцэнд орцсон гэл тэгсэн чинь аав миний хөө тэр секцнээс гар гэдэг чинь дугуйлангаас. Яагаад гэсэн чинь эмэгтэй хүүхдийн гар бяцарчдгийг штэ гэл миний хөө гараа үзүүлдэ гэл тэгсэн. Тэгээ би гараа ингээл үзүүлсэн чинь миний хөө аавыгаа дуурайсан ийм урт хуруутай юм чинь гараа бяцраад ингэвэл эрэгтэй хүн шиг бүдүүн нэг том гартай болчих واخтай гэл. Тэгээд тийхгүй гэдгсэн чинь миний хөө ширээний теннис тоглолт аав нь зааж өгье гэд. Тэгээ би ширээний теннис сураад тэр гар бөмбөгнөөсөө гарч ирсэн. Тэгээ одоо ингээ бодглохлоор би аавдаа бас их баярлдаг. Бас өөрийн зүүн совинч байсан юм уу? Бас ингээд нэг урлагаар явах энэ үг юм бас л намайг айтэ байлгах гэж бодож байжтэй гэж боддгийг. Нэг удаа би юм нэхэд оюутан байхдаа тэгээд суужсэн чинь минийхөө чамд юм нэхэх нас чинь өөрөө ирнэ штэ аянда. Одоо битгий юм нэх гэд. Тэгээд би тэр үед чинь бас л нөгөө хууц сунар нь ховор болохлээр октод юм нэхэд л тэгэхээр нэхэд сурчсан. Тэгэл одоо гоё цамцтай болох гал нөгөө цамцсан нүдэнд нь харагдаад нэхэд сууштай. Тэгээд заримдаа ингээл шалмал ачих гал ингээд явахлаар энэгээр бити арчуулаа юу хөө одоо кино минь тоглолт юм бас жүжигчин гарчиж магадгүй юу хөө тэрний хооронд тэр нөгөө киноныхоо сонир сэтгүүлгээ тэр үе советский экран фильм би их авдаг байсан. Тэгэл жаал жүжигчдийн зураг хараад нэрийн тогтоогол их шохорхноо үзсэн киноныхоо тухай үед их эргүүлж тойруулж хардаг. Тэгэл намайг шалмал энэ төр угаалгах хэрэггүйгээд намайг нэг цаг гаргаж өгдөг. Сан ялангуяа үгүй болцсон хүн чинь их яадаг шүү дээ. Ийм юм их асуух юм бол хоолой зангир шүү. Хоолой зангир нь тэгээд одоо нөгөө бичиж байгаа юм чинь тасрна шүү дээ. Тэгээд гал асаад ингээ од төгсөн байвал бүр хэцүү. Яг хоо амьдрал өөрөө нэг гол дундуур ер нь голын урсгал шиг. Би одоо ингээд нэг голын урсгал дундуур ингээд урсаад жирэлзээд өнгөрч байгаа юм шиг. Нэгэн бодлын би ингээд өнгөрөөд явчих юм шиг амьдрал маань ч бас өнгөрөөд байгаа юм шиг. Тий. Ер нь голын урсгалтай дүүсэж болно, жишиж болно. Тэр цаг хугацаа, тэр хурам, тэр мөч болгон бол давтагддаг юм шүү дээ. Би заримдаа ингээд өөрийнхөө санааг би яг зөв гэж бодсон үедээ би их өөрийнхөө зүтгэдэг л дээ. Тэгэхээр тэр бол мэдээж хүнд зөрүүд харагдаж байгаа шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө зөв гэж бодсон үед тэгжил таардыг. Тэгэхээр би өөрийгөө голын урсгал сөрж гин гэж боддог. Би ч одоо голын урсгал сөрөөд байндаа бас цэгээ гэж боддог. Манай хуурай авийн
Алексей Плешевийн мөртүүдээс орчуулсан их онцтой тийм мөртүүд байдیں۔ Орчуулгыг бол үнэхээр гайхалтай шахацсан бяцлаг шиг тэгж орчуулж хийсэн. Би тэрийг хэлжгээ. Өөрөө өөртөөгөө өрөөл бусадтай өрсөлдөн тэмцэлцээр байтал өрөвдөлтэй нэг нас чинь өнгөрөхдөө л өнгөрнө гэж. Хэрвээ хүн нэг жоохон өөртөө өөрийгөө нэг ялаад хүнд ууч сэтгэл үзүүлж чадах юм бол өөрөө өөртөө бас их том боломж нээж байгаа гэж бодоод байгаа юм. Би бол ингэж хэлэхдээ ухаарад байгаа. Гэхдээ хийхдээ бас яг тэгж чадахгүй л юм л да. Нөгөө уучлуулж байгаа хүндээ бол тэр чинь маш их хүнтэй зүйл. А өөртөө бол тэр хүн уучлах сэтгэл гаргахын тулд өөрөө өөрийгөө ялаад нэг жаахан юмыг даваад харчихл хэрэгтэй юм шиг байгаа. Бид нар ингээд бодглохлоор энэ муу цайлыг одоо даварчин шиг гэдэг юм уу? Эсвэл одоо энэ нэг ч зөндөөл уучлалтай шиг гэдэг юм уу? Эсвэл за би ч бас өөрийнхөө үнцнийг харуулах хэрэгтэй шиг гэдэг юм уу? Тэг ер нь хүн өөрөө өөрийнхөө талаас их бодож шийдэхлээр жоохон доголдолтой болчиход байгаа шиг байгаа юм. Бид нар чинь би ч өөрөө нөгөө нүүдэлчин Монголын өөр хүүхэд залгамж халаа болооч тэр миний амьдрал чинь бас их нүүдэлчин маягаар явсан шүү дээ. Тийм болохоор яг Монгол ахуйгаа бас байнга одоо хадгалаад яваад исэн гэхэд бол өөрчлөлтөө л ингээл яваадсан. Гэхдээ би ер нь хөвөнтэй дээлээ өөрийнхөө нэг ахуйн хэрэгэлдэг миний энэ нэг амьдралын хэв хөвшил бол яахын л аргагүй бүр салж хагасч чадахгүй энэ насаа дуустал хагасч чадахгүй тийм нэг монгол хүний шин чанар надад агуулгаддаг. Тэгэхээр бас огт тас хөндөй биш. Тэгээ бид нар зах зээлийн шилжилтийн үеэр циркийн зүүн талд нэг байшин барилт. Машка өөр нэг зоригтой шүү дээ. Тэгээд хоёулаа компани байгуулъя гэдэг компани байгуулчихж байгаа. Тэгээд дараа нь ерөөсөө одоо газар аваад нэг аятайхан шиг юм барья. Урлаг соёлынхан дотор тийм хүмүүс ороод гараад ахаар тийм хувийн юу ерөөсөө байхгүй. Хоёулаа нэг аятайхан байгуулъя гэдэг. За гэд. Тэгэл тэр үчин кинон тоглох, дуу хийх, тэгэл ер нь урлагийнхаа л ажлаас өөр юм хийж байгаагүй хоёр хүн чинь гэнтэл одоо тэр барилга байшин, тэгэл тэр газрын зөвшөөрөл гэж хаагуур явж ямар ч юм авдгийн, тэгээ тэр кадастрын зураг мураг, тэр байшин барилгын араам судгалт фундамент гэж юу ч мэдэхгүй шүү дээ ерөөсөө. Тэгэл барилгын инженер зураг төсөл гаргах, тэгэл тэр төсөв мөсөв энтрийн хийлэх энтрэгэд огт мэдэхгүй. Тэгэл мэдэхгүй юмдаа нэг хавц сувчлаад гараад өглөө. Тэгэл гарч яваад хоёулаа ч нөгөө цахилгаан шугам сүлжээ, дулааных, тэгэл одоо энэ бүхэл ус сууг энтэр гэл газруудаас ч нэг 10 хэдэн газраас зөвшөөрөл авдаг. Тэгэл тэрийг сайн заалгаж аваад нэг л их хавц суучсан хүн 2 жил явсан шүү дээ. Тэгээ болоогоо завсар нь тэр хавцаа суугчилж явж байгаад нэг чирээн дээрээ чулуучаад нөгөө байшингийнхаа барьж байгаа талбай дээр очино. Тэгээд өнөөдөр чинь тэчнээн литр цемент юу тэчнээн машин юу зурм гэрсэн үү, тийм блок гэрсэн үү, тийм шавар ирсэн үү гэдэл арматурын төмөр ирсэн үү гэдэл нэг баахан мэдхгүй юмнуудаа мэддэг болчихсон. Сүүлдээ чинь нөгөө байшингаа бариад дууссан шин. Бараг нөгөө инженертэйгээ маргалддаг, ном хэлцдэг шахуу болох гэсэн шүү дээ. Айсан шүү дээ. Айсан. Яагаад вэ гэхээр байшин барилга гэдэг бол одоо хүн чинь ер нь гэртээ үнтэй тавилга авахтай ч юм унаамал авахтай ч гэсэн их бас эдлэгийг бас аятайхан шиг удаан унахаар юм авах юмсан гэж нэлээд нэхвэр хандаж шүү. Тэг чин байшин барилга гэдэг чинь одоо карманда бэлэн нэх мөнгөтэй усуд биш. Тэгээ бид хоёр чинь тэр үед 8 хийж ирсэн. Тэгээ ямар 8 хийж ирсэн бэ гэхээр одоо нөгөө барилгын материалын нэг хэдэн юм мухлаг юм да. Тэгээд өөрснөө Porsche юм павильон оруулаад ирчихсэн. Одоо энэ эдэр техникч, залуу техникчтэй ордон гэдгийг тэнд барьчихсан. Бас нэг хэд хэдэн газар нэг одоо жижигхэн дэлгүүр. Тэгээд тэндээ нөгөө барилгын материалуудаа том дэлгүүрүүд, том газруудад яа хэд хэдэн газар яг нөгөө байшин барилгад материалыг нийлүүлж исэн. Тэр бол бас хөөрхөн тийм санхүүжилттэй. Тэнд байхдаа одоо яг ер нь эхнээсээ багасаа урлаг руу ороод урлагт сэтгэлтэй болчихсон болохоор урлаг бол урлагт хүн болгон дуртай. Бид хоёрч их дуртай байсан. Гэхдээ урлаг авиастайд дуртай гэдэг шүү дээ. Хойлоо хийсэн. 2000 оны. Тэгээ эндээ яг Монголжин мини театр гэдээ бичсэн
хоёлаа тэр байшингаа театр болгоно гэж ярьдаг байлаа л да. Тэгээд тэр үуч нь морь мал тэгээд одоо янз бүрийн гоё хувцс хүн тэр өмссөн улсуудын календар гардаг байсан ханы календар яг л одоо ийм юм сэргэж эхэлжсэн үйл дээ. Тэгээд хоёлаа ярьсан. Гэхдээ одоо ер нь хоёлаа жүжигчдэрээ хийл да. Манай жүжигч чинь бас календарын гоё нүүр болно шүү дээ. Тэгэл гарын үсгийн зуруулаад одоо тухайн үед ингээд цэнхэр микрофонтой хийгээд их олон өнгөөр аминтай л их гоё одоо бас нэг хүн энэ дизайн нэтрийг гаргаж өгсөн байгаа шүү дээ. Тэгэл бид нар ч энэ юугаа хийлгээл энэ одоо ягангажид цэндэрч маань байна. Энэ манай цэцгээ жүжигчин байна. За тэгээ олон энэ манай дошхон хар байна. Тэ. Бадам гарваагаа маань нөгөө намайг кинонд анх олж ирдэг. Тэ. Очир утгай гэдэг. Одоо киноныхоо сайхан бусуудыг л авчирж яаж манай төмрөө байна тий. Цэрэн давг жүжигчин байна. Совдаа игч маань байна тий. Ингээд энэ хэдийгээ ингээд байгаад тэгээд энэ календар гараад яхаа зарим нь бид нар яг урлагийн байгууллага болж ингэж үйл ажиллагаа уран бүтээлний эхэлж байгаагийн хувьд бид нар бас хүмүүст бэлэглэж хүмүүстэй контакт тогтоох энэ төр бэлгэнд нэлээх явсан. Гэхдээ энэ их сайн борлогдсон шүү дээ. Бас хөөрхөн борлогдсон. Би тэр их ч олон хувийг хэвлүүлсэн. Тэгээд дараа нь би тэр хамгийн анхныхаа кино хийсэн. Зүүдэн дэрсэн хонгор хийжээ гэдэг киногоо хийгээл. Тэгээд тэр байшин дотор орчихсон байсан. Тэгээд доо давхрууд энэ төрт яг ингээд нэг бэлдаржуулах юу, дэлгүүр хоршооч гэдэг юм ингээд янз бүрийн бас нэг мөнгө төгрөгийн гоожур хийх тийм бизнесийн юмнууд эхлүүлж ирсэн л да. Аэробик энэ гэл нэг тийм юмнууд ч манай тэр үед эхэлж ирсэн. Яг бүр их нарийн одооных шиг болоог байсан. Тэр үе болоод миний амьдралд маш их олон зүйлийг надад ойлгуулсан. Би их ч юм сурсан. Тэгээд бид нар ч бас нэг хэсэг мебель энэ төр оруулдаг үлээ. Тэр 8 хийж явах үед одоо контейнер маань овоож игдрээ сайхан ингэ болоод ирлээ барилгын материал. Тэгээд цагаан сар болохоор бид нар чинь одоо тэгээд зарж болдог юм чинь бүгдийг зарж өрхийг одоо үзлээ штэ. Тэгээд цагаан сар болохоор ч одоо нөгөө вафл тэгэл ийм нөгөө батон чихэрнүүд одоо тэр хүний бэлгэнд өгдөг юм тавган дээр тавьдаг юм энэ тэр гэдэг одоо хэвийн бовон дээр тавиад өгдөг юм йотон зүрхэн бундан одоо юу вэ тийм юмнууд тэр. Тэгээд контейнерын цоороод нөгөөх нь бүр ингээд нороод тэгээд борооны усанд норчихсан нөгөө гоё йотонгууд нь нөгөө гоё хэлбэртэй йотонгууд нь бүгд ингээд хэдэн хайрцагаараа бүр ингээд норчихсан. Нөгөө тэр төмпөнгөөр нойтон йотонтой нөгөө атсан хоёр айл маань ч юм уу хувааж аваад танах 4 төмп манах 4 төмп за энийг яах вэ гэл тэгээд жоохон цэвэрхэн гайгуунуудын хэдвэлээ чинь за тэгээд одоо компот чанаад идэгээ заримдаа чи вафл маань зарагдахгүй бол ингээд ханаараа 4 вафл өрчихсөн одоо нэг дэлгүүрээс клач шиг тэгэл хүн орж ирсэн вафл идэдэг сүүлдээ манад орж ирсэн вафл идэхгүй тэгэл шүн суучаад би үүр цайтал мөнгө тоолох нөгөө ингэж байгаа л ингэж тоолдог ч нэг хуруугаар ингэдэг тэгж тоолохыг сурах гэж шүнжэнгөө тэгдэг дараагийн шүнжэнгөө суугаад би тооны машин дээр ингэдэг. Тэгээ нөгөө шуудан мөнгө чинь бас нэг задгаагаар нь юугаар нэг зарим нь толгойлж ирж энэ тэр толгой өөдөрөө нэг болгож янзлан бас шинэ хуучнаар нь заримдаа ялгана. Тэгэл нөгөө валют болох гэхлээр чинь тэр чинь нөгөө их задгаа бол бас авахгүй шүү. Тэгэл нөгөө нэгтлэн ярамарвда өгнө гэх мэт. Тэгэл нэг харахлаар чинь уран бүтээлч юм шиг 8 чигээд авах шиг бизнес чигээд авах шиг нэг тийм маягтай явдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө 2003-4 оноос битээрөөс яг цэвэр уран бүтээл рүүгээ ороод тэгэл Ван Сүмбрүү, Мэлми, Жинжима гэл ингээд юу хийсэн. Жинжимаг бол ерөнхийдөө битээр өөрснөө ингээд сэтгэл их догдолчихсон. Тэрнийг ингээд хурдхан уран бүтээл болгоё гэдэг тийм эрмэлзэлтэй болсон байсан болохоор ер нь бас их удаан тэгж чирэгдэж чангаагдаагүй их тап гэл ингээд хийгдээд. Тэгээ жүжигчтэй ч гэсэн ер нь за энэ ингээд байх юм байна гэл. Тэгээд жүжигчт маань тэр үед бас ингээд завтай боломжтой байж тараад бид нар натур гараад зураг мурга аваад маш оператор бол ер нь энэ далинд хэлэхэд зураглаач хүн гэдэг бол бас их чухал байдаг. Би бол нөхрийнхээ авиасыг мэднэ. Нөхөр маань бас миний маш том уран бүтээлийн төшөг тулгуур миний одоо цэник шүү дээ. Намайг араас ингэж юмд хурцалж ирлэж түлхэж намайг ингэж хөглөж байдаг. Одоо та нар бол мэдэхгүй бидний үеийнхэн бол мэднэ. Тэр үед их бичдэг байсан. 163 сая төгрөг олчлоо гэл тэр үед чинь 100-100-аар тэг саяыг ярьдаг байлаа шүү дээ. Тэ 40 мөч гэл ярих юм бол баг л одоо 40 сая мянган зүрийн дутагдлын тэр гаргасан хүн бол шууд шорно шүү дээ. Тэгээд 160 хэдээр нь олцсон гэхлээр ч одоо тэнцээ чинь энэ нөхөр ер нь хаанаас шумбтчихвол гэх бараг харав шүү дээ. Тэгээд
их олон удаа татварын газараас шалгалт ирж исэн. Тэгэхдээ бид нар эргээ уран бүтээлч усууч угаасаа тийм их баяжиж хөлжихийн тийм хүсэл багтай юм шиг байгаа. Энэ одоо оюутан байх үед энэ үед энэ төр чинь бол би нэлийн урт төстэй байсан. Ингээ задгаа тавиад нэг энэ орчим байдаг байсан баг та. Тэгээд ер нь нөгөө байшин барилга болоод явсан шүү дээ. Тэр үед л жоохноор ингээл сөөмөр тайсаргаад ингээд дээшсээргаад ийм болсон баг шүү. Тэгээд ер нь ажил төрөл энэ төр ихтэй үчний урт ус тэгэл задгаа тавиад эсвэл одоо ингээд сүлжээд явахад бас арай нас цохимжиг болчихно. Тэгээд задгаа тавиад явж бүрч болохгүй. Тэгээд энэ чинь задгаа байхлаа чи уунна. Тэгэл ер нь айж байжудаа ус чинь багсаал богиносоол ингээл аль нь болоод явдаг юм шиг байгаа шүү дээ. Тэгсээр гад юм болчихсон. Одоо оюутан байлаа гэх чинь би одоо энэ лекцэн дээр суугаад л одоо жигтэйхэн дээд сургуулийн төгсчлөөдэй гэж хүн боддгоо шүү дээ. Яг тэрнтэй адилхан ерөөсө шатаар дүрээс дүрэнд киноноос кинонд зугуухан нэг кино нэг юм гэл ингээд яадаг. Нөгөө тусал нээлж далаа цэн нээлжээж гэдэг шиг яг тэгж явдаг болохоор бас тэр ингээд цохоход кино болгон бас хоёр нэмрээ оруулсан байдаг. Миний одоо өнөөдрийн нэг жаахан туршлага хуримтлуулж ингэж яхад бол нөлөөсөн байдаг. Нэг нь бүр ингээд цөм ингээд бүл цал гэдэг юм уу одоо тийм юу гэхэд бас хэцүү. Зүгээр суврагын синхруулс гэхэд бол одоо хүмүүс жинжимаач гэдэг юм уу те ингээд болохоор хүмүүс арай илүү онцолж цохоод идэг. Тэр үедээ тоглож явах үедээ ч юм уу эсвэл хийж явах үедээ найруулагч маань ч юм уу за энэ л одоо бүр ингээд 7-10 жилээр яриад ахаар бүр хөлийн цэргийн түүхэнд дахиад гарахааргүй кино боллоо да гэж шинч мэдэхгүй штэ. Кино гэдэг бол их сайхан урлаг. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж би бүр дандаа боддог. Тэг кино болоод миний бүр зүрхэн тушаа оршдог. Тийм сайхан амьдралыг их яруулсадаг. Ер нь хүн хинч гэж нэртэй байлаа гэсэн тэр нэрийг сайхан болтол нь явах хэрэгтэй л гэж би боддог юм л да. Гэхдээ бас би хувь тавилан захирагч биш. Би усны урсгалыг ганцаараа сөрөгч тийм баатар биш. Тодорхой хэмжээгээр би хүчин зүйл захирагдана. Нэрээ нөгөө бүлээн зүстэй бүтэн нэртэй явж болдгийм байна гэж би боддгийн штэ. Яг би учиргүй их гайхалтай гэж үнэхээр хэлэхгүй. Тийм огт биш. Тэгвэл би зүгээр л нэг учиргүй унахчаагүй. Баццэг гэдэг нэрийг хүн сонсоход бол учиргүй их муухай сонсогдохгүй гэж л боддгийг.